Үлгэр домогт гардаг шиг тийм гоё хайрыг бичиж байгаа юм уу? Бичиж гэнэ үү? 1 2 3 4 5. Камерынхаа би яг голд байна уу? За өнөөдөр би ямар шүү кино вэ гэрээ 2024 оны ерөнхийдөө хамгийн viral болоод амжсан кино буюу Long Legs гэж аим шиг киногоор бичлэг хийх гээд бэлдсэн байна. Нариулагч Oz Perkins-ийн кино. Тэгэд манай Oz Perkins бол угаасаа Long Legs-ээс өмнө The Black Coat's Daughter, I Am the Pretty Thing That Lives in the House болон Gretel and Hansel гээд маш тажгүй 3 аим шиг кино нариулснаас гадна Домогт Psycho киноны Norman Bates тоглодог Anthony Perkins-ийн төрсөн гэдгээр айгүй алтартай. Ямар ч үсэн Long Legs нь бол нээлттэй хийснээс хойш маркетингийн багийнхныхаа маш амжилттай маркетингаас шалтгаалаад ерөн л за бүр нэлээд шуугаад маш олон хүний анхаарлыг татаад нэлээд магтуулаад Nicolas Cage-ийн жүжиглэлтэн тэр амар байгаа дайн сүүлийн 10 жилийн хамгийн сайн хамгийн амар аимшиг кино энэ төр гээд хайплаад байхаар нь би л хувьдаа трейлер энтринж үзэхгүй Монголд нээлттэй ихийг хүлээж агаад айгүй өндөр хүлээлттэй нээлттэйс нэх удалгүй үзсэн. Гэтэ би бол хувьдаа та нарт яг те нэг юм тэгж амар өндөр хүлээлттэй ороод бол хэрэггүй л кино гэж хэлнэ. Нэг тийм амар сүртэй Talk to Me, Hereditary энтер шиг хинч үзээ таалцгаар хэмжээний кино бол ерөөсөө биш байсан. Эсвэргээрээ бүр нэлээд удаа өрнөлтөй зураг авалтын шийдлүүд, киноны ерөнхий өнгө төрх, уур амьсгал энтер дээрээ суурилсан slow burn art house маягийн кино байгаа. Тэргүүрээ мэдээж гоё гэтээ зүгээр хүлээлттэй зөв тавьж үзэхгүй бол таалагдахгүй байж болохоор кино гэх юм уу. Тэгээ за угаасаа анх үзэхэд ямар сэтгэл төрсөн 2 дахь 3 дахь үзэхэд сэтгэл маань одоо яаж өөрчлөгдсөн талаар угаасаа ревю хэсгээр ярина дөө. Тэгэхээр хэдүүлээ шууд киноныхоо үйл явдал руу орцгоё. Ингэдэг нь ямар ч учиртай. За орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэ чиний тэр дур булам төрх харцсан чинь мас уурн галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зураг чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэгэхээр кино маань 1974 онд гэрийнхээ гадаа нэг машин олж харангуйтаа гараад очиж байгаа бяцхан охины зураглаар эхэлж байгаа. Тэр машинд нэг юм жижиг кембитэй үл таних хүн сууж ахаас гадна тэр хүн нь ганцаараа биш байж таардаг. The almost birthday girl. За тэгээд энэ явдлаас 10 хэдэн жилийн дараа Майка Монрогийн тоглосон Ли Харкер гэж FBI-ийн залуухан эйжент эмэгтэй хилцээс нь томилж өгсөн хамтрагчтайгаа хамт нэг алуурчин олох гээд мөрдлөг хийгээд явж байгаа. Тэгснээ яг нэг гудамжинд эрэхтэй ягаад ч юм шууд зүн совингоор оч гэх юм уу алуурчин тэр байшинд байна. Би мэдэрч нэмэлт хүч дууд гэд Ли маань хэлжээдэг. Гэтэ мэдээж юугээл баталгаатай болоог байхад нэмэлт хүч дуудах вэ те. Хамтрагч нь эхлээд шалгаж үзэх хэрэгтэй штэ гэж хаалгын тогшохдоо тархиа зад буудуулаад тэгээд угаасаа яалтчгүй л алуурчин нь тэр байшинд байсан нь үнэн болж таарж байгаа нь Ли бариад авчиж байгаа байхгүй юу. Дараа нь цагдаанараас авдаг сэтгцийн тест маягийн юмн дээр янз бүрийн дүрс хараад санаанд орж ирсэн хамгийн ихний зүйлсийг хэлэхдээ камер, ширээ, legs буюу одоо хөл, бар, хаалга, ээж тэгээд хамгийн сонин нь гурвалжингийн дүрс харангуйтаа аав гэж хариулж өгдөг. Тэгээ яг хуу эйжент Картер гээд ахлагч нь манай үнийг зүн совингороо алуурчныг шууд олж чадсанд нь айгүй барахууштай ч гэх юм уу байгаа болохоор хэдий туршлагагүй шинхэн мөрдөгч байсан ч гэсэн авьяастай мөрдөгч юм шиг байна гэж үнэлээд тентхийнхээ хамгийн ноцтой хамгийн удаан алуурчин нь олдолгүй үргэлжилж байгаа цуврал алгын хэрэг болох Long Legs алуурчны хэрэг дээр багтаа нэгтгэжл байгаа юм байлээ л дээ. Long Legs-ийн хэрэг нь болохоор сүүлийн 30 жилийн дотор 10 өөр гэр бүлийнхэн гэртээ бөөнөрөө одоо гэрийнх нь бүх гишүүн гэсэн үг шүү дээ тий. Бүгдээрээ алуулсан байдалтай олдсон хэрэг юм байлээ. Хамгийн гол нь энэ бүх 10 хэрэг дээр гаднаас гэрт нь орж ирсэн алуурчин биш айл болгоны нөхөр нь эхнэр хүүхдүүдээ алчхаад дараа нь өөрийнхөө амийг хорлсон тийм учир битүүлгэл хэрэг болж таарж байгаа юм. Хамгийн гол нь алга болсон газруудад гадны хүн нэвтэрж орсон ямар ч уул мөр байхгүй гэхээр ямар нэгэн байдлаар Long Legs уул мөрөө маш сайн төгс төвшөнд цэвэрлдэг. Эсвэл зүгээр бүр гертэн жоролгүйгээр нөхрүүдийг нь ямар нэгэн аргаар гэрийнхнийг нь алхад хүргэдэг гэсэн үг штэ. Тэгээд алуулсан гэр бүлүүдэд нэгэнтэйгээ адилхан ганцхан юм байгаа нь гэр бүл болгонд аль нэг сарын 14-нд төрсэн охин байсан гэдэг л адилхан талтай. За тэгээд бас хэргийн газар болгонд нэг юм юу гэдгийг мэддэхгүй сонин үсгүүдийг холбоод бичсэн
захиануудыг тэр алуурчин нь үлдээснээс гадна захиа болгоны доор long legs гэсэн watermarkтай одоо логотой нэртэй захианууд байсан юм байлээ. Улмаар Ли шууд тэр шөнөө ажилдаа ороод хэрэг дээр байгаа бүх хил материалуудыг сайхан өрж тавьчаад мөрдлөхөө эхлүүлж байгаа. Маргааш нь ахлагчигаа гэрт нь өргөж өгөхдөө эхнэр охин хоёртой танилцахад лай болж нөгөө нэг те ахлагчийн төрсэн охин бас 14-нд төрж л байсан юм байлээ. Мэдгүй. Гэхдээ тэгээд яг Ли болохоор тэрийг шууд одоо энэ үед мэдэж авдаггүй байхгүй юу? Бүр киноны төгсгөлд мэдэж авдээ. Ахлагч нь тэгээ угаасаа ийм эрг мөрдөж өөрийнхөө охины төрсөн өдрийг 14-нд гэдгийг Ли тэлж мэлэхгүй айгүй сонио би бас ойлгоогүй. Ямар ч тач Лимэн чааваас амар шигүү ой дунд мангар том цонхтой байшинд ганцаархнаа амьдэрд юм байлээ. Унтахаасаа өмнө тусдаа амьдэрдэг ээжтэйгээ утсаар ярьж явах үеэр гадаан чимээ сонсогдох шиг болоод цонхороо харахад ой дунд нэг юм сонин хүн сууж идэг. Тэгээд бас те би лав анх үзэхдээ анзаарч хараагүй хитгэн дойлын хугацаанд яг тэр сууж байгаа хүнийх нь ард ийм ямаан ивэртэй чөтгөрийн сүүдрийн дүрс харагддаг. Найруулагч Оз Беркинсийн хэлж байгаагаар болохоор 15-аас дээш удаа яг ийм чөтгөрийн сүүдэр энэ тэнд ингээд сцены ардуур богинохон хугацаанд оруулсан юм байлээ. Тэгэхээр та нар бас киногоо бүтнээр нь үзэх юм бол хайж олж харахгүй юу те. За тэгээд Ли тэр сууж байгаа хүн рүү очих гээд бууга бариад гэрээсээ гарсан чинь угаасаа тэндээ байхгүй болцсон байхаас гадна эргээд гэрлүүгээ харсан чинь гэр дотор нь нэг юм танихгүй хүн явж идэг. Ороод харахад Ли Харкерт гээд өөрт нь хаягдсан захиа сайхан ширээн дээр нь байж илгүй яах вэ? Дотор нь төрсөн өдрийн мэд хүргье гэсэн мэдчилгээний цааснаас гадна яг нөгөө long legs гэсэн бичиг тэрнийхэн дээр мэдэгдэхгүй үсгээр бичсэн өгүүлбэрүүд байж идэг. Ли шууд л үсгийн тайлах гэж шүнжин ширээнийхээ ард суусаар энэ захиаг яаж авсан тухайгаа за бас толгойд чинь яаж орж ирсэн тухайгаа тэдэнд хэлээрээ. Би ээж чинь хөхийг тайраад цус алдуулж алах болноо хэмээх өгүүлбэр болгож уншиж чаддгийг. Яг ингэ байж хахад нь Картер ахлагч залгаснаар чаваас манай хүн унтаж чамжилгүй шинэхэн иргэн газар дээр очиход long legs дахиад нэг гэр бүлийнхнийг алдсан байдаг. Яг уу сарын өмнө л алсан юм байлээ л дээ. Өнөөдөр хөл цогцыг олж байгаа юм байлээ. Алуулаад бүтэн сар болцсон цогц гэхээр өт мөтөндөө идэгдээд амар л юм байх нь тодорхой штэ тэ галзуу. Тэр шөнөөлийг календар гаргаж ирж хагаад аллах болсон өдрүүдийг дугуулад үзсэн чинь хоорондоо нийлээд ийм доошо харсан гурвалжин дүрс үүсэж байгаа. Доошо харсан гурвалжин бол угаасаа тэгээ жоохон чөтгөрлөг дүрс мөрс велүүтэй юу лээ дэ мэдэхгүй шүү. Ямар ч байсан те. Тэр араа нөгөө нэг жоохон ухраачих. Нөгөө нэг нууц чөтгөрийн дүрс тэнд харагдаж байна. Тэгээд бас жоохон баруун буланд нь харах юм бол мандал хуримтлалын лого харагдаж байгаа сте. За миний өмнө та нарт танилцуулсан мандал хуримтлал аппликейшнийг бол манайхан бөөнөрөө мэдж байгаа шүү дээ, тэ. Compound interest буюу хүүгээс хүү тооцох зарчмаар урт хугацаанд мөнгө өсгөх маш амархан хуримтлалын утасны аппликейшн, тэ. Тэгээд мандал хуримтлал маань хуримтлал үүсгэсэн хэрэглэгч нар дундаа хуримтлуулсан хугацаа болон хуримтлуулж буй дүнгээс хамаарат янз бүрийн мэргэжлийн сургалтуудад одоо үн төлбөргүй хамрагдах боломжтой байгаа юм байлээ. Энэхүү сургалтууд нь тэгээд анги дэвших зарчмаар хичээлүүд нь улмал төвшин ахаад явах юм байлээ. Тэрнээс гадна мандал хуримтлалын гарын бэлэг, хөнгөлөлт, урамшуулал гэх мэт айгүй олон зүйлс та нарыг хүлээж байна. Тэгэхээр манайхан мандал хуримтлал дээр хуримтлал үүсгэсэн хүмүүс байх юм бол энэ сургалтуудад сайхан хамрагдаарай. Тэгээд мандал хуримтлалаа татаж амжааг байгаа хүмүүс байх юм бол description дээр байгаа линкээр орж сайхан утасны аппликейшнээ татаад хуримтлалаа үүсгээрэй. Үрдэх биш, хуримтлуулдаг аппликейшн мэндэллээ. Аппликейшн тат хуримтлалын хүчийг мандал хуримтлаас мэдэр. Тэгээд Ли ахлагч дээр очиод аллагууд дандаа тухайн айлын 14-нд төрсэн охины төрсөн өдрөөс 6 хоногийн өмнө эсвэл 6 хоногийн дараах өдрүүдийн дотор багтаад үлдэгдсэн байсан зүү тогтлын тухай. За бас өрөөд 50 гурвалжин дүрс гарч байгаа тухай хэлээд хэрвээ Лигийн таамаглаж байгаа зүү тогтол нь зөв байж таарах юм бол 3 хоногийн дараа дахиад нэг аллах үлдэгдэхээр л болж таарж байгаа. Ямар ч л байсан манай хоёр long legs-ийн захианууд дээр хамгийн дүрдэгддэг газар буюу Camera Family Farm гэдэг нэг хуучны фарм руу очихоор шийдэн явж орохдоо дээрээ ийм гурвалжин зурцсан цаастай хайрцаг болоод хайрцаг дотор нь бяцхан хүүхдийн цогцсон болов гэсэн чинь цогц биш нэг ийм амар эвгүй creepy царайтай хүүхэлдээ доол байж идэг. Задлангийн ажилтных нь хэлж байгаагаар болохоор тэр хүүхэлдээ нь маш уран гартай үний гараас гарсан ер нь зүгээр амар лаг хийцтэй жинхэнэ урлагийн бүтээл байна л гэж хэлээ.
байлээ. Тэгээд нэг сони юм гэвэл толгоон дотроо ийм төмөр бөмбөгтэй. Тэр бөмбөгөн дотор нь юу ч байхгүй, зүгээр л ийм сонин хоосон төмөр бөмбөг яг тархиных нь байрладаг хэсэгт байсан байж таардаг. Угаасаа энэ хүүхэлдээ нь Long Legs-ийн хийсэн хүүхэлдээ байхгүй юу? Лид яг тэр Long Legs энэ хүүхэлдэйгээ хийгээ зогсож байгаа дүрслэл нь зүүн совин маягаар харагдаад шууд Long Legs-ийн хийсэн хүүхэлдээ юм байна гэд мэдчихэж байгаа юм. За тэгээд дараа нь хэдүүлээ. Кино эхэлснээс хойш анх удаага Long Legs-ийг жоохон сайхан тогтвортой удаанаар харнаа. Cuckoo, cuckoo. Энэ үеэр Ли Картер хоёр Long Legs-ийн алсан гэр бүлүүдээс цорын ганц амьд үлдсэн хүн буюу аав нь гэрийнхнийг нь алж хахад сургууль дээрээ байж таарсан Carrie Ann гэж охинтой уулзах гээд одоо байгаа галзуугийн имлэг дээр нь очиход өчнөө олон жилийн турш ганц ч хүн Carrie Ann дээр эргэл дээр ирж байгаагүй хэрнээ 2 хоногийн өмнө нэг эрэгтэй хүн эргэл дээр ирсэн болж таардаг. Ирсэн нь өөрийгөө хэн гэж бүртгүүлсэн юм бэ гэд бүртгүүлсэн цаасыг харсан чинь Long Legs ирж уулзсан нь угаасаа тодорхой шүү дээ. Тэгтээ ягаад ч юм өөрийнхөө нэрийг Ли Харкер гэд бүртгүүлсэн байдیں۔ За ямар ч л байсан Carrie Ann-тай уулзъя гэд тэр охиноос бүр ингээд янз бүрийн юм асуусан чинь би өмнө нь чамтай уулзч илүү. Чи намайг хүүхэд байхад манад иржсэн баха. Эсвэл чамтай амар адилхан царайтай нэг хүн манад иржсэн юм байна. Ээж надад үнэхээр дургүй байсан. Аав харин миний санаж байгаагаар нэлээд сайн хүн байсан бах. Тэгээ тийм болохоор л аав аллаа үлдсэн. Long Legs сайхан над дээр эргэлтээр ирсэн. Би хизээ ирэх юм болоо гэд амар догдолж хүлээдэг байлаа. Доод давхрын хүн намайг юу ч хийгээсэн би шууд хийнэ. Намайг цонхоор үсэр гэвэл би шууд үсрэн. Тийм би шууд үсрэн. Ямар ч байсан би таны асуугаад байгаа тэр хүүхэлдэйг ерөөсөө санахгүй байна. Таа ч гэсэн санахгүй байгаа зү. Муу цаваа өлөгч минь. Гэт за би яг л кинон дээр нь гардаг диалогийг орчуулсан шүү. За угаасаа бүр яг ийм юу уцаа солиороод байгаа юм бэ гэмээр амар сонин юм ярьдیں۔ Тэгээд төгсгөлд нь бүр яг те and you don't remember neither you dirty flirty all angel bitch гэж хэлдэг байхгүй юу. Ахлагч Картер бүр хэл хөвгүй болцсон байгаа байхгүй юу. Бараг 20 жилийн дараа алгаас нь амьд үлдсэн цорын ганц охин дээр өөрөө очихдоо өөрийг нь мөрдөж байгаа мөрдөгчийн нэрээр бүртгүүлж орж мороод ямар тоглоомтой ар гөлөг вэ энэ төр гээл те. Тэгснэ за нэг чухал мэдээлэл гэдэг нь 1974 оны 1 сарын 13-нд буюу Лиг 8 хаан настай байхад нь Лигийн ээж нь цагдаад өндөр цонхгөр царайтай танихгүй нэг хүн манад ирцсэн байна гэдэг дуудлага өгчээсэн байлээ. Тэгээ за бүр Ли өөрөө 14-нд төрсэн охин буюу 1 сарын 14-нд төржсэн гэхээр тэр нөгөө нэг киноны эхлэлд гардаг жоох охин яг үнэндээ манай Ли байсан л болж таарж байгаа юм л та. Гол нь Ли бүр өөрөө үнэхээр юу ч санахгүйсэн болохоор ээжээсээ тэр тухай асуух гээд гэрт нь очдог. Ээж нь гэхдээ бас угаасаа жоохон эрүүлгээд хэлчихэд хэцүү нэг тийм айгүй амар сүнс шиг царайтай, тогтургүй сэтгэл зүйтэй, эвгүй эмэгтэй байд юм бэлээ. Та миний 9 насны төрсөн өдрийн өмнөх өдрийг санаж гэнэ үү? Тэр өдөр яг юу болсон юм бэ? Та цагдаа дуудлага өгчээсэн юм бэлээ шít гэд асуухад тэр өдөр юу ч болоогүй. Би юу ч санахгүй байна өө. Манай танихгүй хүн байтугай танихгүй ялгаач ирдэггүй байсан гэд юу ч хэлэхгүй бузааруулаад байдий. Тэгснэ би одоо жоох хүүхэд биш штэ ээжээ гэд хэлсэн чинь чамайг өсөхийг зөвшөөрсөн болохоор л чи өссөн энтер гэд. Ер нь л яг Carrie Ann шиг амар ойлгомжгүй юм яриад идэг. За угаасаа ээж бол хэрэгтэй юм хэлж өгөхгүй юм байна гэд өөрийнхөө өссөн багынхаа өрөөнд орохдоо өөрийнхөө бас одоо хэрглэж өссөн авдар дотроосоо яг тэр өдөр Polaroid камераар авсан Long Legs-ийн зураг олоодголгүй яах вэ? Who are you and why are you talking to my kid? Let me in now, make me go now, to come back, but as many times as I lie.
Ямар ч л байсан Ли шууд тэр Polaroid зураг барьж Картер дээр очиод энэ зурган дээр байгаа хүн Longlegs мөө. Би багтаа энэ зургийг авч исэн гэснээр цагдаа нар дорхноо Longlegs-ийг бариад авчдаг. Хамгийн сонин нь Longlegs баригдсныхаа дараа ямар ч асуултанд хариулахгүй байгаа хэрнээ. Та нар намайг хизээ Литэй уулзуулах юм бэ? Төрсөн өдөр чинь тун удахгүй боллоо штэ Ли гэд бүхэл бүтэн 24 минутын турш өөр ямар ч юм ярилгүй зөвхөн Лид зориулаад төрсөн өдрийн дуу дуулсан байвал яах вэ? Гэтэ тэр яах вэ? Хамгийн гол нь хэргийн эзээ хэнгэргийн төхөр баригдчихлаа те. Ингээл Конец фильма концерт дуусаа үздэй гэсэн чинь Ли болохоор үгүй ээ. Longlegs ганцаараа биш ээ. Хамтрагч заавал байж л таараа. Хэргийг ингээд хаачч болохгүй ээ гэж зөрүүдэлж ийсэн аа. Өөрийн биеэр орж Longlegs-ээс байцаалт авахар болж байгаа. Ороод ирснийхэн дараахан Longlegs тэнд байх шүү. Удахгүй төрсөн өдөр нь олох гэж байгаа охин чамайг цагдаагийн актемд явахаар болоход бид хоёр бөөл инээдэн болж ижүүлээ энтергээд Лиг бүр багаас нь мэддэг байсан хүн шиг за бүр хамт амьдэрдэг байсан хүн шиг сонин юм ярьж ийсэн аа. Чи ганцаараа биш үсттэй. Хамтрагч байдаг үсттэй гэд асуухад Knock knock. A nice lady with a Bible and a congratulations. гэд за ер нь л зүгээр үнэхээр ойлгомжгүй юм ярьж ирсэн аа. Ээж чинь бүгдийг мэдж байгаа. Ээжээсээ асуу. Сатан манддагваа гэж хэлээд нүрээрээ урдах ширээгээ өчнөөн олон мөргөөд амиа орлоодохдаг. Нүдэн дээр нь тэгээд нэг юм хүн солиотой юм ярьж ийсэн аа. Амиа оруулчихоор угаасаа ямар л олиг байх вэ? Гэтэ гол нь л хамтрагчийн олё гэдэг зорилго дээрээ төвлөрсөн байсан болохоор мөрдөгчийнхөө нэгийг дагуулад ээж их рүүгээ явж байгаа. Ээж нь угаасаа гэртээ байхгүй, гэрийнхээ гадаа байгаа. Дагуулж ирсэн мөрдөгчийг нь буудаж алчхад Longlegs-ийн хийсэн хүүхэлдэйнүүдийн нэг рүү буу тулгцсан зогсож идэг. You got him. Now he's free. За тэгээд Ли ингэж ухаан алдаад зүүдэлж байгаа зүүд ч юм уу юу чи тэрэн дээр нь Лигийн ээж нь ер нь тэр аллагууд нь яг юу болсон тухай үзэгчдэд бэлэн хоол зүгээр аяглаад тайлбарлаад хэлээд өгчөж байгаа байхгүй юу. Лигийн төрсөн өдрөөс нэг хоногийн өмнө Longlegs тэднийд ирэхдээ хэрвээ чи цаашдаа надад туслахаар шийдэх юм бол би охины ч намыг өршөөё гэж болцол тавиад тэгэнгүүтээ тэдний доо давхурд зойрных нь өрөөнд амьдраад тэндээ тэр хүүхэлдэйнүүдээ хийдэг байсан юм байлээ. Хүүхэлдэйнүүд нь угаасаа энгийн хүүхэлдэйнүүд биш, ямар нэгэн чөтгөрлөг шившлэг энтрээр харагдсан хүүхэлдэйнүүд. Тэгээд Лигийн ээж нь сүмээс явж байгаа Гэлмагийн дүрд хуурах замаар тэр хүүхэлдэйг нөгөө нэг алах гэж байгаа айлынх нь үүдэн даваач шүгэнгүүтээ манай сүмээс та нар ингээд танай айл бэлэг авахар сонгогдлоо гэж худлаа хэлээд тэгэл зүгээр хүүхэлдэйг нь оруулаад өгчдөг. Тэгээд үлдсэн ажлыг сатан хийдэг байсан юм байлээ. Аавыг нь галзууруулад ч гэх юм уу те. Ерөөсөө тийм бодит хэрцгий цуврал аллага биш, зүгээр л нэг тийм хараал зан үйл энтрийн сэдэлтэй аллагууд байсан болж таарж байгаа юм. Longlegs зүгээр л хүүхэлдээ хийж хараагаал тэр алах гэж байгаа айл руугаа ойртохчгүйгээр Лигийн ээжээр сайхан хөргүүлээл ааваар нь гэр бүлийнхнийг алуулцдаг одоо тийм байсан байгаа. Ли зүүднээсээс эрэхтэй яг тэр Longlegs-ийн амьдардаг байсан доод давхурд сэрэх бөгөөд өнөөдөр нь яж идэл тэр ахлагч Картерийн охиных нь төрсөн өдөр болж таардаг. Угаасаа тэгэхээр дараачийн хохирогч айл нь л гэсэн үг штэ чаавас. Ли хамгал хурдаараа яваад очсон ч даанч ээж нь айл хизээний хүүхэлдэйгээ тэрврээд Картеринд ирдсэн байлгүй яах вэ? Сатан ч айл хизээний ажиллаа хийцэн те. Ахлагч Картер ерөөсөө өөр шигэ биш, нэг тийм шал өөр хүн шиг айгу демоник болцсон байж идэг. Их нэртэйгээ хамт галт тоогооргоо орох гэж байсан аа. Эхнэр нь бид хоёр удахгүй хүрээд ирнэ гэд хэлсэн чинь би удахгүй хурж ирнэ. Чи галт тоогоондоо үлдэн мэдж байгаа үсттэй гэд угаасаа те галт тоогоонд оруулж байгаа л алах гэж байгаа байхгүй юу? Hail Satan.
За би энэ киног яг үзэхэд болвол надад амар урам хугармаар анх бол санагдсан зав. Бүр яг анхны үзэлтэн дээр штэ те. Надад ерөөсөө таалагдаагүй байхгүй юу? Ягаад тэгэхээр за ер нь л ийм гадны шүүмжлэгч нар энэ төр тухайн үед яг ингээд энэ Long Legs-ийг бүр Silence of the Lambs 7 энтертэй зүүрлээд сүүлийн 10 жилийн хамгийн амар зөвүүн crime thriller энтер гээд үнэхээр бүр арай л дэндүү амар хайплаад байсан байхгүй юу? Дэлхийд нээлттэй хийчээд бас Монголд нээлттэй хийх гэж бас нэлээд хоногийн зайтай нээлттэй хийсэн болохоор бас арай л амар хүлээлт үүсээд арай жоохон өндөр хүлээлттэй л үзсэн юм байлээ л дээ. Тэгээ за яг нийтдээ би яг 3 удаа үзэхэд болвол 2 дахь 3 дахь дээрээ арай жоохон хүлээлттэй зөв тавиад үзсэн гэж би бодож байгаа өөрийгөө. Гэтэл still бас яг энэ кино надад ингээ бүрэн таалагдж байгаа гэж бол би хувьдаа арай хэлж чадахгүй. Яг нь киноны эхний 2 акт бол амар таалагдж байгаа заяа. Угаасаа одоо хүртэл надад таалагдж байгаа. Үнэхээр зөвүүн учир битүүлэг цуврал алгын хэрэгтэй угаасаа тэгээ угаасаа ийм хэрэгтэй бол хэн л угаасаа дургу байвал гэжтэй те яг ингээ юу болох юм болоо яах юм болоо Long Legs яаж тэгэж уул мөр үлдээлгүйгээр аллахуудаа хийсэн болоо гэд учир битүүлэг сонирхол татах юм амар ихтэй тэгснэ тэр лиг доёолооч гэх юм уу янз бүрийн захиа энтер үлдээгээд байгаа нь амар зөвүүнтэй нэг тийм Long Legs нь амар зөвүүн толгой сайтай дандаа нэг ингээд нэг алхмын урд байж идэг айгу зөвүүн mastermind юм шиг санагдал тийм мэдрэмж өгчсэн байхгүй юу. Дээрээс нь за угаасаа киноны яг хийцүүд буюу уур амьсгал, атмосфер, зураг авалт энэ төр бол үнэхээр амар гоё. Цочоодаг хэсэг бүр амар багтай бараг байхгүй хэрнээ сцен болгоно л нэг тийм цаанаас амар төгшүүртэй аль нэг булангаас нь юм үсрээд гараад ирэх гэж байгаа юм шиг эсвэл ер нь л зүгээр те шүн гэрлэг орох гээд орцоороо явж ингууд нэг тийм ганцаараа биш юм шиг аль нэг харанхуй болонд ямар нэг юм ингээ ширтээ зогсоож байгаа юм шиг мэдрэмж төрдөө штэ те яг тийм мэдрэмж өгч чадхаар айгу зөвүүн хийцтэй кино байсан. Сцен болгон дээр л угаасаа яг юм ганцаараа биш лиг ханаас ч нэг хүн ингээл зүгээр ажиглаад байгаа юм шиг. Тэгээ тэрэнд нь бол угаасаа оноо өгж байгаа. Тэгээд за яг надаа яг таалагдаагүй юм юу юм бэ гэхээр одоо яалчгүй тэр нэг сүүлчийн reveal багхгүй юу. Амар зөвүүн mastermind алуурчин юм болов гэсэн чинь зүгээр нэг хараалтай хүүхэлдэй хийдэг сатаныг шүтдэг сэтгцийн асуудалтай нэг тийм cult guy байдаг шээ. Анх үзэхдээ угаасаа тийм уран зөгнөлт хараалын зан үйл мүйлтэй биш яг нэг тийм зөвүүн mystery thriller цуврал алуурчинтай кино үзнэ гэж төсөөлж үзснээсээ болоод ч юм уу те энэ reveal нь ерөөсөө таалагдаагүй байхгүй юу анхандаа. Тэгээд за бүр яг 2 дахь үзэж байгаа штэ жоохон expectation-ээ өөр тавиа те. Гэхдээ дахиад ингээд 2 удаа үзэж байгаа байхгүй 2 дахь 3 дахь үзээд байхад хүртэл энэ зүгээр юм хараал мараал хийдэг гай байсан гэдэг нь надад ерөөсөө таалагдахгүй л байгаа юм билээ. Тэрнээс гадна яг юм хүүхэлтэйгээр дамжуулж хараал хийдэг байсан гэдгийг кино маань манус танилцуулахдаа амар залхууч гэх юм уу эсвэл бүр хитрхи тэнэг хүнд тайлбарлаж байгаа ч гэх юм уу одоо нэг тийм шууд тэр зүгээр ээжийнхэн дүрээр бүрэн тайлбарлуулсан шүү дээ тий. Тэр нь амар сонь санагцсан байхгүй одоо exposition dump тий. Угаасаа ямар нэг юм чухал мэдээллийг зүгээр нэг дүр нь ингээд яриад өгчдөг юмд бол угаасаа бич дуртай биш ер нь хүмүүс нэг дуртай биш байдаг байх л гэж бодож байна. Тэгэж тайлбарлуулгүйгээр зүгээр бүр үнэхээр юу болсон мэддэхгүй амар ойлгомжгүй дууссан байсан болвол бас те дараа нь өөрсдөө ингээд үзэгчд нь хоосон эсгүүдийн нөхөж таамаглаж ойлгоод арай жоохон сонирхолтой байх байсан ч юм шиг санагдаад байгаа надад бол. Үзэгчнийгаа зүгээр амар сүртэй бодлого бодуулж толгой эргүүлж мөрдөгчийн ажил хэлгүүлж ийснэ тэр нь зүгээр нэг юм те уран зөгнөлт юм байсан нэг юм тэнэг жоохон тэнэг гэж хэлж болохоор юм байлаа дууссан штэ угаасаа. Одоо яг юу гэж тайлбарлах юм бэ? Би одоо ингээд агаар дээр нэг юм нисгэж ингээд та нарт ингээд харуулчих заяа. Тэгэнгүүтээ энийг би ингээд ерөөсөө компьютераар одоо ингээд эдитрээр бичлэгээ эдитлэхдээ ингээд эдитлж оруулсан зүйл биш ээ. Энийг би яг жинхнээсээ агаар дээр нисгэж гинэ гэд хэлчихээ заяа. Тэгэнгүүтээ энийг би яаж ингэж нисгэж гин энэ бол ингээд юм илб та нар яаж нисгэж гин гэдгийг ингээд таа гэд ингээд бодуулж байгаа юм заяа. Тэгээ та нар бүр ингээд бодоол ингэж байгаа тэгж байгаа гэд бүү юм болж таасны чинь дараа энэ зүгээр юу би жигнэс нисгээгүй маа зүгээр ингээ бичлэгээр эдитэлцээ гэж байгаатай яг ямар ч ялгаагүй санагдаад байгаа байхгүй юу юмдээ жоохон тэнэгдүү маягаар тайлбарлах юм бол яг нэг тийм байгаа заяа. Тэгээ бас тэр Николас Кейжийн дүр бол яг үнэндээ бас надад жоохон таалагдаагүй. Трейлер энэ төр дээрээ ч гэсэндээ бараг гарахгүй. Тэгээ шүмжлэгчд бүр ингээд амар магтаад Николас Кейж л бүр амар эвгүй байсан энэ төр гэдээсэн. Тэгээ бүр амар хайплайдсан байхгүй юу. Угаасаа Николас Кейжийн царай нь ямар мамар байх юм гэдгийг трейлер энтрээсээ нуугаал байсан те. Тэгсэн чинь тэгээд мэдхгүй
би бүр зүгээр ингээд нэг юм амар зөвүүн mastermind амар ухаантай айгу амар эвгүй гаийн дүр хүлээж исэн чинь төсөөлцөн байжсэн чинь зүгээр нэг юм архинд орцсон 90-ад оны rock pop дуучин шиг нэг мэдрэл муутай галзуу солиотой юм байдаг шээ. Угаасаа л яг ийм амар хитрхи зузаан нүүр уургалттай дөрүүд надад нэг тийм сонин таалагдгүй маа. Ингээд нүүрэн дээрээ нэг давхар нүүр наацсан. Тэгээд тэр нь ингээд нүүр нь хөдөлгөнгүүд хөдөлж möдлөхгүй. Угаасаа нэг юм хиймэл харагддаг те. Жүжигчнэн чааваас яаж ин мейкапа хийлгүүлэх гэж хэдэн цаг суусан болдоо дотроо яаж хүлэрж байгаа болдоо энэ төр гээд сонин бодогдоод ерөөсөө сервис хүлээж авч чаддгүй маа би л хувьдаа бол. Тэгээ жүжиглэлтэн ч гэсэндээ мэдгүй яг зарим хүмүүст бол яг энэ Nicolas Cage-ийн Long Legs-ийн дүр бол айгүй эвгүй санагдсан гэж хэлээ. Okay, good for you. Гэхдээ надад бол амар тэнэг санагдсан яг үндэ. Нэг тийм амар айц төрүүлэхээр юм бол биш, зүгээр л ийм heavy makeup-тай ийм зузаан сонин маск зүүцсэн нүрээ бүдэртсэн Nicolas Cage л байгаа байхгүй юу? За ер нь бол тэгээ нэг тиймэрхүү Long Legs-ийн яг ингээд дизайн алалгаа идэг байсан тэр хүүхэлдэйний арга сүүлчийн хэсэг интерес бусдаар бол бусд нь нэлээд таалагдсан. Угаасаа сайн хийцтэй айгүй зөвүүн трейлер кино байна гэж дүгнсэн. Гэхдээ яг зөвхөн эхний хэсгэнтэй тэр сүүлчийн ревю нь биш. Тэр бол шал тэнэг санагдсан надад. Тэгээ угаасаа эхлэл нь хичнээн таалагдсан ч гэсэндээ төгсгөл нь таалагдахгүй бол тэгээл бас хэцүү шттэ ялчгүй те. Тэгээ за би хувьдаа бол 10-аас 6 оноо Long Legs өгж байгаа маа. Зүгээр миний л бодол шүү те. Тэгээ за би угаасаа мэрэгжлийн хүн биш. Зүгээр л өөрийнхөө өөр төрсөн сэтгэлдээ нэг хідэн үзэгчдтэй хуваалцж байгаа. Сонирхогч хөө. Би мэрэгжлийн хүн биш. Окей. Тийм байна да. Тэгээд одоо өөр юу ярих вэ? Энэ кино угаасаа тэгээ зарим хүмүүс таалагдсан гэсэн. Тэгээд надад бол таалагдаагүй л юм чи тэгэл одоо таалагдаагүй шүү дээ те. Сайхан амнаарай. Гоё зүй зүудлээрээ. Хайртай шүү. За яа.